За зах зээлийн апдейта тавтамаар өрлөнө. За зах зээл рүү орохоос өмнө нэг зарим хүмүүс юу асууж байгаа School Pepperstone-ы ялгаа нь яг юу юм бэ? Өмнөх видеон дээр бас нэг тайлбарлалцсан байсан. Pepperstone ерөөхдөө юу юм бэ гэвэл нөгөө цэцэрлэг гэсэн үг. 7 хоногт 2 удаа хэд хэдэн арилжаануудаа хийн. Гэхдээ School Community дотор баг өдөр болгон арилжаануудаа хийн. За тэгээд зарим хөрөнгө олтууд Pepperstone дээр угаасаа байхгүй. Тэгээд School Community юу юм бэ гэх юм бол 10-аас $20,000 тийм хөрөнгө олт хиймээр байгаа хүмүүс нь орсон зүгээр өсөлт нь илүү өндөр байх магадaltaй. Яг гэх юм бол дэлхийд даяар хөрөнгө олт хийж байгаа. За ямар төрлийн компаниуд жишээлбэл School Community дотор хөрөнгө олт хийсэн бэ гэх юм бол өнгөрсөн жил 4.5 цент дээрээ EQR Resource гэдэг хувьцааг ер нь бол авсан. За хэдүүл харцгай 4.5 гэдэг чинь доор байна гэсэн үг. За тэгэхээр тэрнээс хойш ерөөд одоо энэ хувьцаа 32 цент л өсчлөө. 611% өсөлт биднэрт авчирсан байгаа. За тэгээд нууц биш юм бол энэ дээр бол би айгүй хөрхөн хүүхдийн сургалтын мөнгөний жилийн хэдэн төлбөрөө энэгээр дамжуулаа олцсон байгаа. За тэгээд юу болж байна гэх юм бол EQR Resource буцаагаад энэ sideways consolidation-аас breakout хийж байгаа. Саяхан 26 цент л унчаад одоо ер нь бол хаана явж байна гэх юм бол өчигдөр 33.5 руу хүрсэн одоогийн байдлаараа 32 дээр байгаа. School Community-гийн багц дээрээ хідүүлээ энэ дээрээ одоохондоо юм хийх хэрэггүй. Энэ ямар төрлийн компани бэ гэх юм бол Австрал, Азид, Европт үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн компани энэ юу олборлдог юм бэ гэх юм бол тангстен. Яагаад ийшээ хөрөнгө олт хийсэн юм бэ гэх юм бол миний контентыг харсан юм бол ер нь бол барууны эдийн засгууд улсууд зэвсэг үйлдвэрлэмээр байгаа юм бол энэ тангстен 100% хэрэгтэй. Энэ тангстны зах зээл хэн батсан сууж байгаа юм бэ гэх юм бол хятадууд батсан сууж байгаа. Тэгээ энэний эсрэг энэ монополийг эвдэхийн тулд барууныхан Европ, Америк хамтраад ер нь бол ийм тангстен уурхаануудыг тултан санхүүжүүлж байгаа. Тэгээ хэдүүлээ юу хийж чадсан бэ гэх юм бол 4.5 цент энэ томоохон хөдөлгөөн эхлэхээс өмнө нэмж авсан. Тэгээ 20 хэдэн центээр бас нэмээд авсан. Одоо манай багц дотор ойролцоог 4% эзэлж байгаа. Гэхдээ яг бодит өсөлтөөр хараад үзэх юм бол 4%-аас илүү одоо бараг нэг 8% болцсон байх хэвээр. За одоо ерхий зах зээлээ орцгой өчтөр юу болсон бэ гэвэл та харж байгаа S&P 500 ер нь бол шинэ breakout хийсэн түүхэн дээд хэмжээнд ирсэн жоохон pullback хийлээ одоо 771 дээр явж байгаа. Тэгээ хэдүүлээ ингээ хараад үзэх юм бол энэ нэг sideways consolidation-аас тий айгүй цэвэрхэн breakout signal өгсөн. Одоо юу болох магадaltaй юм бэ гэх юм бол retest хийгээд өөргөжлүүлээд дээшээ явах гээд байх шиг байна. За энэ оргилцыг мөн үг гэх юм бол үгүй байх гэж бодож гин. Тэгээ би бол ирээдүйг харж чадахгүй зүгээр таамаглаж байгаа шүү. Тэгээ энэ таамагтаа таарсан арилжаанууд хийж байгаа. Буруу юм бол баг зэргийн алдгалтай, зөв юм бол хөөрхөн ашигтай явдаг зүгээр математик томьёо магадлалын одоо тоглолтууд хэдүүлээ хийж байгаа шүү. За QQQ юу болсон бэ гэх юм бол технологийн компаниуд илүү хурц унсан таад харж байгаа юм бол QQQ Nasdaq борг 661 хүртэл унчаад тэгээд бас нэгэн хүчтэй V-shape recovery хийсэн. Одоо магадгүй нэг bull flag хийх магадaltaй өчтөр юу исэн бэ гэх юм бол 50-day moving average-аас дээшээ гарцсан байгаа. За тэгээд үргэлжлүүлээ ярихаас өмнө би яг юу яриад байгаа юм бэ? Та бас баг мөнгөөрөө Pepperstone дээр дансаа нэгээд бид нартай хамт арилжаа хийх гэж оролдмоор байгаа юм бол зарим үгнүүд нь ерөөсөй ойлгомжгүй байж магадгүй баг нийтрат англиар ярьж байгаа юм уу монголоор ярьж байгаа юм уу ямар хэлээр ярьж байгаа юм бэ long short index юу гэсэн үг юм бэ гэвэл манай Pepperstone дээр бүртгэлээ хийсэн дансаа нээсэн хүмүүст өнөөдөр орой бас юу очих юм бэ гэх юм бол энэ тайлбар бичлэг явна нэмээд дансаа яаж нээдгийг тайлбар орчин за тэгээд миний мэдхээр одоо бас нэг 19 хүн дансаа бүртгүүлээд анхны арилжаануудаа хийцэн байх шиг байна. Тэгээд тэр дундаа бас хөөрхөн 2 хувьцаа айгүй хөөрхөн дэш явж байгаа. Өнөөдөр бас Pepperstone дээр 2 шин арилжаа нэмэхээр болж байгаа. Тэгээд тэр имэйл өнөөдөр орой таадад хүрэгдэнэ. За тэгээд зарим хүмүүс бас юу асууж байгаа. Би надад яагаад имэйл ирэхгүй байгаа юм бэ гэсэн юм гомдол ирж байгаа. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол бид нар 7 хоногт 2 удаа имэйл явуулнаа. За 3 дахь өдөр бүртгүүлсэн юм бол шууд тань дээр имэйл очихгүй. Дараагийн илгээгдэж байгаа имэйл та хүлээж авах болно. Тэгээ тэн дээр ерөөдөө өмнөх позициудаа бас ярина, шинэ позициудаа бас дэлгэрүүлээд тайлбарлчин гэсэн үг. За, Dow Jones бас дээшээ явцсан байна. За, тэгээд нэг сонирхолтой юм юу болсон бэ гэх юм бол алт ерөөдөө жижиг breakout хийсэн. За, тэгээд зарим хүмүүс нь идрата чи өнгөрсөн 7 хоног бүх алдаа зарн марн гэ яасан юм бэ? Чи ерөөдөө амар мяа юм биш үү?
тэ энд юу харагдаж байгаа юм бэ гэх юм бол ер нь бол нэг sideways consolidation volume жоохон буурж ийн RSI жоохон өндөрдөө харагдаж байгаа. Тэгээд ер нь бол алтаа зарж байгаа орнууд алтаа зарж дуусгаагүй баха Strait of Hormuz хаалттай хിവэрэ. Гэхдээ сүүлийн үед юу болсон бэ гэх юм бол доллар ерөөхдөө суларсан. За доллар суларна гэдэг чинь хүмүүс доллараа зараад өөр хөрөнгө олтод оруулж байгаа. За тэгээд саяхан юу болсон бэ гэх юм бол алт бол нэг impulse нэг breakout хийсэн 50 хоногийн moving average-аас дээш гарч чадлаа. Одоо ерөөхдөө энийг хамгаалж чадах юм уу үгүй мүү хэдүүлээ харах хэрэгтэй. Яагаад вэ гэх юм бол энэ 4100 4000 дээр алтаа заръя гэж бодож исэн хүмүүс одоо яах магадaltaй юм бэ гэх юм бол 4250 дээр за одоо ингээд $100 илүү болцсон байгаа юм чинь хэдэн тонн алтаа одоо зарчээ гэх магадaltaй. За нэмээд тренд нь иргэсэн юм уу гэх юм бол үгүй. Яг гэх юм бол за downtrend line-ыг ерөөхдөө цогсон эвдсэн одоо retest ирэх магадaltaй. Тэгээ би юу их дуртай юм бэ гэх юм бол тренд нь тодорхой болсныхын дараа ерөөхдөө позиц нээх дуртай. Ер нь бол тийм ёроолыг олно гэдэг чинь ер нь баг боломжгүй. Баг азар ёроолыг таамаглан гэсэн үг. За тэгээ би ер нь бол 50-50-ийн хөрөнгө олт ерөөсөө хийх дурггүй. Ядаж нэг 55% зөв байх юм бол ерөөхдөө арилжаан одоо хийх дуртай. Тэгээд миний хувьд бол алт одоохондоо жоохон гэрэлгээгээ харагдаж байгаа хэрнээ ерөнхийдөө алт руу хөрөнгө олт хийх цаг миний хувьд бол арай биш. За манай багц дотор бас юу орсон байгаа юм бэ гэх юм бол C Limited SE-г хэдүүлээ $90 дээр авсан. Тэрнээс хойш ерөөхдөө айгүй өөрхөн bull flag хийчээ одоо явж ийн юу хийсэн бэ гэх юм бол 50 хоногийн moving average хавцаа энэ хаваар ерөөхдөө 2-гээд авсан. За тэгээ одоо юу болж байна гэх юм бол өчигдөр 200 хоногийн moving average-ийг тэгээ хэдүүлээ ингээд ухраад хараад үзэх юм бол яасан бэ гэх юм бол өмнө бас 50 хоногийн moving average дээр ирсэн эвдсэн ерөөхдөө ундлаа энд ерөөхдөө нэг basing formation за юу харагдаж ирсэн бэ гэх юм бол bear flag харагдаж ирсэн юм бол энэ bear flag ерөөхдөө эвдээд тэгээ та харж байгаа юм бол энэ зургийг би бас арилчий заяа. Тэгээ энд юу харагдаж байна гэвэл тэгээ bear flag бол энд харагдаж ирсэн. Гэхдээ заавалчгүй энэ зургийнхаа дагуу явах ерөөсөө шаардлагагүй. За тэгээ энэ breakout хийгээд retest хийгээд одоо ерөөхдөө дээш явж байгаа. Тэгээ юу болсон юм бэ гэх юм бол C Limited дээр ер нь бол up trend тодорхой болсон. Тэгээ хэдүүлээ энийг ерөөхдөө $90 дээр авсан. Одоо хөөрхөн за харж ил та 95 билүү энэ хавьд авсан. Одоогийн байдлаараа 19% өсөлттэй явж байгаа. За тэгээд ерөөхдөө удахгүй баг зэргийн ашиг авах бах. Тэгээд хаа хүртэл явахын зүгээр хэдүүлээ харцгаа. Хэдүүлээ одоо юу хийх ёстой юм бэ гэх юм бол зүгээр stop loss-уудаа дээшлүүлээд явна гэсэн үг. За бас нэг компани Nvidia ер нь бол Nvidia моднасаа нэг хэсэгтээ бүр ингээ гарцсан байсан. Янз бүрийн өөр AI компаниуд руу хүмүүс нэг хөрөнгө олт хийж байсан. За тэнд юу харагдж байна гэх юм бол маш урт хугацааны sideways consolidation өнгөрсөн жилийн 7 сараас хойш ерөөхдөө Nvidia-гийн хувьцаа ерөөхдөө ингээ яваад дээшээ breakout хийх гэж үзээд retest хийгээд дахиад retest хийгээд одоо дахиад ерөөхдөө дээшээ явах гэдэг нэг double bottom маягийн харагдж байгаа. Хэдүүлээ ийшээ LED-ний $195-200 дээр хөрөнгө олт хийсэн. Pepperstone дээр бүртгэлтэй хүмүүс хоёр дахь өдөр та дээр ер нь бол юу очсон бэ гэх юм бол Nvidia дээр long position аваарэ $205 дээр хэдүүлээ Pepperstone дээр long болсон. За тэгээд одоогийн байдлаараа $15-ороо дээш явцсан байгаа. Тэгээд айгүй хөөрхөн ашигтай явж байгаа хаа. За нэмээд AVGO Nvidia-гийн chart-д ерөөхдөө бас яг адилхан жоохон downtrend руу ороод эвдээд нэлээд хөөсрөөд тэгээ retraction ороод энд ерөөхдөө бас нэг sideways consolidation одоо яг өмнөх resistance дээр ирсэн байна. Хэдүүлээ одоо харцгаая удахгүй бас 28 хоногийн дараа Broadcom AVGO тайлангаа танилцуулна. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол маш сайн тайлан гарна. Тэгээ одоо юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ front running болж байгаа байхгүй. Яг гэх юм бол Nvidia корпорац 21 хоногийн дараа тайлангаа гаргана. Тэгээд ер нь бол сайн шинжээч нар ер нь бол энэ компани мэдээллийг үргэлж ухдаг хүмүүс шинжээчтэй багтаа хүмүүс юу мэдж байгаа юм бэ гэх юм бол Nvidia-гийн тайлан сайн гарах ёстой доо. Даавал нь биелүүлэх магадaltaй. Тэгээ front running юу хийж байна гэх юм бол ер нь бол мэдээлэл задрахаас өмнө томоохон institutional хөрөнгө оологч нар позиц авж байгаа. Nvidia руу хөрөнгө олт хийгээд эхэлж байгаа. Тэгээд хизээ зарах юм бэ гэх юм бол
нөгөө тайлангаа танилцуулсныхан дараа тий Nvidia түүхэн дээд хэмжээний ашиг хийж гэн эх жилдээ бүр алах юм байна. Data center AI ерөөхдөө энэ бүүм дуусах болоогүй юм байна гэд маш олон хүмүүс шуурдаг. За тэгээ ингээд шуурж явахдаа ер нь ингээд дээшээ пуужинтдаг. Тэгээд тухайн үедээ нөгөө төрүүлээд хөрөнгө олт хийсэн хүмүүс юу хийдэг юм бэ гэх юм бол зардаг. Тэгээ бид нар бас яг адилхан 195-200 хавцаа ерөөхдөө нэмж авсан. Одоо бидний төвчээр ер нь бол биднэрт үр ашиг авчирч байна. Тэгээд юу AVGO, Nvidia дээр бас яг адилхан. За Micron нэг ерөөхдөө нэг сүртэй баг ярих хэрэггүй. Ер нь бол дээшээ явлаа. Энд нэг bull flag явж байна. Ер нь бол 200 хоногийн moving average-аас жоохон тасраа явцсан байгаа. Саяхан 50-day moving average-аас ингээд доогор орсон. Тэгээд энэ компани 54 хоногийн дараа тайлан гарна. Гэхдээ SanDisk саяхан өчигдөр тайлангаа танилцууллаа. Аимшигтай тайлан гарсан. Аимшигтай гэдэг нь супер ашигтай гарсан гэсэн үг. Тэгээ хэдүүлээ SanDisk-ийг бас хэдүүлээ харцгаая. SanDisk дээр хэдүүлээ манай school community ба Pepperstone өнөөдөр бас нэг позиц нээж байгаа. Ер нь бол SanDisk-ийн хувьцааны chart Micron-тай ерөөхдөө нэлээд төстэй харагдаж байгаа. За тэгээ саяхан RSI-гийн хувьд бол ер нь бол нэлээд ёроолтой хүрсэн. Сая тайлан гарснаас хойш SanDisk-ийн хувьцаа 1400-аас 1200 хэд хүртэл ингээ унсан байгаа. Тэгээ миний таамаг юу юм бэ гэх юм бол тайлан ерөөхдөө таад ингээ харж байгаа энэ доор давуул нь нөгөө ер нь бол таамгаа ивдсэн. Тэгээд дараагийн улиралтаа нэг ч хувьцаан дээр $45 ашиг олохоор юм шиг байна. Ирэх жилийн борлуулалтанд бүгдээрээ бандан тас гэрээ-мэрээ зурцсан байгаа. Гэхдээ сул тал нь юу юм бэ гэх юм бол Micron буюу SK Hynix-тай харьцуулах юм бол бүтээгдэхүүн team онцгой биш. Гэхдээ бас одоохон солиотой эрэлттэй бүтээгдэхүүн байгаа учраас энэ SanDisk хувьцаа ерөөдөө сая пуужинтлаа. За тэгээд Ravdenbettor-ийн контентыг харсан бол нөгөө Leopold Aschenbrunner тэ situational awareness тэр $45 тэрбум доллартай хөрөнгө олтын сан дэл бүсэрсэн. За тэгээд Leopold-ыг дэл бавсан хувьцааны нэг нь аль нь бэ гэх юм бол энэ SanDisk. Тэгээд ер нь юу болж байгаа юм бэ гэх юм бол энэ correction явж байгаа. Тэгээд сул гартаа дэндүү хөшүүрэх зээлээр хөрөнгө олт хийсэн хүмүүс ерөөдөө энэ SanDisk-ийн хувьд бол одоохон алуулж байгаа. Тэгээд ер нь бол сая нэлээд хүчтэй bottom хийлээ дахиад нэг уналт ирж байгаа. Тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол SanDisk буцаага дахиад жоохон өсөх баха. Тийм учраас богино хугацааны бага зэргийн эрсдэлтэй шүү заяа. Тиймэрхүү арилжаа өнөөдөр хідүүлээ хийхэр болсон. За VIP багцтай хүмүүсийн хувьд бол одоохондоо бас шинэ арилжаа одоохондоо бол байхгүй. Энэ Германы засгийн газрын бондыг хараад үзэх юм бол сая нэг breakout хийгээд буцаага collapse хийгээд яг энэ trading range дээр явж байгаа. Энэ 126 руу дээшээ явж чадах юм бол миний хувьд бол айгүй sexy. Доошоо явах магадлал бол байгаа. Тэгээд одоо бас ямар яриа явагдаад эхэлж байгаа юм бэ гэх юм бол Friedrich Merz Герман улсын Bundeskanzler огцрох магадaltaй гэсэн юм яриад хараад эхэлж байна. Тэгээд тэр баттай болоод ирэх юм бол араас нь хин гарч ирэх юм бэ? Улс төрийн тогтворгүй байдал Герман улс бас ерөөхдөө халтцсан байх шиг байна. Англи улс өнгөрсөн олон жилийн хугацаанд бас баг ерхий сайда бандаж шиг сольдог болсон. Франц бас яг адилхан ганцхан Макрон халтар байсан ч тэр бандаж ингээ наалтаал явдаг. Гэхдээ Франц улсын ерхий сайд бас олон дахин солигдсон. Тэгээ Германд бас яг адилхан юм болох гэдэг шиг байна. Түүхэнд ерөөхдөө тийм юм байгаагүй. Тэгээд Friedrich Merz-ийн approval rating ард түмэн ерөөхдөө Friedrich Merz-ыг дэмждэг юм уу, дэмждэггүй юм уу гэх юм бол 13% Friedrich Merz-ыг дэмждэг. Заяа. Тим юм ерөөсөө Германы түүхэнд баг байгаагүй шүү. Тэгээд Friedrich Merz ерөөхдөө удахгүй хөөгдөх юм байна. Яг гэх юм бол Keir Starmer-ийн араас орох магадaltaй намаа тэрчгтэй будаа болох магадaltaй германчууд ер нь Англид юу болж байгааг нь харж байгаа болохоор энэ Friedrich Merz-ыг бас удахгүй зайлуулах магадaltaй. За хамгийн сүүлд ярмаар байсан юм юу юм бэ гэх юм бол энэ EUS 5 хэдүүлээ саяхан 8%-аар нэмсэн байгаа. За тэгээ энэ uptrend line руу ингээд доошо буугаад 85 80 хэд дээр хүрээд ирэх юм бол хэдүүлээ нэмж аваа шүү. За тэгээ эндээс энэ EOS 5-аас хэдүүлээ бас юу сурмаар байна гэх юм бол жоохон төвчээр сурмаар байна. Тэ хэдүүлээ энэ 80 хэд дээр энэ хавьд авсан тэгээ хүмүүс яагаад нөсгүй байгаа юм бэ? Ямар удаа юм бэ? Өөр юм авсан дээ юм шүү гэж янз бүрийн юм яриад яваад байсан. За тэгээ ингээ 90 хэд дээр хэдүүлээ позиц тэр чигээ зарцсан. За тэгсэн зарим хүмүүс ингээ 95 дээр ингээ ерөөсө буугаад ирэхгүй штэ. Евро одоо бүр ингээ шаллууга унчих юм бол яах юм бэ? Эдрээ энэ EOS 5 руу дахин all in хийл та гэсэн янз бүрийн юм яриад байсан. За би тэгээ юу ч хийсэн бэ гэх юм бол байж л та зүгээр харцгаа
ингээд доошоо ирэх байхаа 80 хэд лөө буурах магадaltaй бүр магадгүй энэ 200 хоногийн moving average дээр ирэх магадaltaй тэр 83 тий тэгээд хэдүүлээ юу хиймээр байна гэх юм бол зүгээр ингээд тэгээд надлуу яагаад тийм юм бичиж байгаа юм бэ гэх юм бол дотроо FOMO-тж байгаа байхгүй fear of missing out энээс хоцорчихгүй дээ тэгээ одоо хийх хэрэгтэй юм биш үү идрээ ингээд цаг нь болцсон юм биш үү ингээд оройтлааштай ингээд сансарлуу ингээд пуужнлаа идрөөта тэр юу юм бэ гэх юм бол зүгээр эмоц зүгээр унтраах хэрэгтэй хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол баг позициудыг авч байгаа тэгээд ашиг байна уу хэрэг эрсдэл ашиг байна уу хэрэг эрсдэл авч байгаа юм бэ тэр харьцаа нэрүүл байх юм бол тэг хөрөнгө олт хийш үү ягаад гэх юм бол хөрөнгө олт хийх хэрэгслүүд тэг олон байгаа тэг хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол нэг юмтэй ерөөсөө гэрэлтэхгүй заяа зүгээр дан алт хөрөнгө олт хийдэг хүмүүсийг би ерөөсөө ойлгохгүй те ингээ алт ингээд банкуд ингээ тэр чигт алт авдаг болно тэгэл би all in алт тэгээ одоо харалтаа 5600-аас 4000 хэдэн зуулаа унтсан те тэгээд ингээд уналтын ингээд зөв арилжаал чадахгүй юм бол өстой алуулах байхгүй. За тэгээ тийм учраас тэр ямар нэгэн байдлаар тэ нэг позицтэй ингээ гэрлэлт хийхгүй тэгээд доктор хаадын доктор ямар нэгэн байдлаар энийг авахгүй болохгүй байна. Ингээл хоцорлоо. Иннээс болж солонгосчууд бөөнөрөө одоо байшин гүүрнээс өсөрж байгаа шүү. Окей. Яг их юм сэтгэл зүг өдөрч чадахгүй болохоор хідүүлээ юу их бэ их юм бол дотор ямар нэгэн байдлаар гэсэн хоолой байгаа юм бол дугаа гэ алгадаад тэгэл зүгээр эрсдэл өгөөжийн харьцаа зүг байх юм бол бидүүлээ эмоцгүй баг зэрэг позиц авах шүү. За маргаашийн апдейт дээр эргээ уулзцгаая. Сэтгэл зүгээ өдөртөөрэй.